Бод өндөр суугт тавтай морил би бол хөтлөгч инх бат. За өдрийн мэнд батаха. Өдрийн мэнд. За бод өндөр сууг маань одоо 2 дугаар улирал маань ингээд инхүү дуусч байгаа тий. Удахгүй дууслаа. За удахгүй 8 сарын 1-ээс бидний 3 дугаар улирал эхэлнэ. За бид нар 3 дугаар улирлынхаа 1050 сэдвийг бүгдийг баталсан. За ер нь бол нэвтрүүлэг тус бүр дээр 50 сэдвийг нь баталсан ингээд нэг 3 4 хоног нэг бүхэн ажил боллоо шүү дээ тий. За тэгвэл одоо өнөөдөр бид нэр одоо яг ингээд сэдвэрээ нэг нэвтрүүлгээр бид лайв хийж байгаа. Тэгээ ирэх жил бид нэр 50 дугаараар ямар сэдвэр ярих вэ гэдгийг танилцуулж байгаа. За эхлээд эхний 2 сэдв маань бол явцсан. Эхний 3 сэдв маань ч явцсан байгаа. За өнөөдөр бол Бата ах бит хоёрын хөтлөө явуулдаг. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн маань 50 сэдвийг бит хоёр танилцуулах гэж байна. За ер нь бол яг улс орнуудын хөгжлийн стратеги, за хувь хүн технологийн одоо хувьсэл ч юм уу те. За мөн гих мэтчлэн ийм 50 сэдвийг сонгож авсан байгаа. Тий. Та бол өөрөө яг сонгосон шүү дээ те. Ер нь яг юуг төлөх үү гэж харж сонгов. За эндээ сонгохдоо болохоор альва зүйлийн ард хүнд байдаг гэдэг шиг те. Тухайн брендийг үүсгэх нь, тухайн тэр амжилтыг үүсгэхэд хүний тэр хүчин нөлөө ямар хэрэгтэй бэлээ те. Зорилго алсын хараа нь хэр байгаа. Тэр алсын хараа нь болохоор компани болоод үнэхээр бизнес болоод ирэхлээр ямар болох талаасаа. Нөгөө талаасаа авах юм бол хэдий компани сайн ажиллаад тухайн салбарын орчин бүрдээгүй бол бас яах юм те. Салбарын бодлого ямар байх юм. Тохиромж нь ямар байх юм. Дараа нь салбар нь хичнээн тийм чухал байлаа гэдэг улс орных нь бодлого ямар байх юм. Ямар бодлого явуулж эргээд тэр доошоогоо саяны салбар компани хөв хүн дээр тэр улс орны бодлого ямар зөв буруугаас шалтгаалж тэр бүгдийн өсөлт хөгжилд яад нөлөөлдөг гэдэг энэ дөрвөн бүр төвшөнд нь жишээ авахар 50 сэдвээ бэлдсэн байгаа. Миний хүсэл бол зорилго бол юу гэвэл энэ 50 сэдвийг тавилангийн яхад одоо томоорн зургаар нь хараасай гэж хүсэж энэ компаниг сонгосон байна. За ингээд хоёлаа сэдвүүдэд танилцуулаад. За нэгдүгээр сэдв маань бол инновацийн эзэнт гүрэн Apple. Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани байгаа тий. Нэг брендийн үнэлгээтэй. Энэ дээр яг Apple инновацийн эзэнт гүрэн. Инновац эзэнт гүрэн гэж яагаад нэрлэв гэхээр би яг энэ дээр айгүй олон хүмүүс эзэнт гүрэн тэг юм гэж. Эзэнт гүрэн яах вэ гэхээр тухайн тэр Apple-ийн бүтээгдэхүүнийг одоо эзэмшиж байгаа гэдгээр хэр олон эзэмшээ тэрний гишүүн болсон гэдэг утгаар эзэнт гүрэн гэдэг нэр өгсөн. Тийм үү. За дараагийн сэдв 2 дугаар сэдв маань болохоор эко хувьсгалын түүчээ Tesla юм. Теслаг бидэд нэг цахилгаан автомашин гэдэл бодоод байдаг те. Гэтэл чин ер нь бол томоороо харах юм бол одоо нэг түрүүний уялдаа гэж ярьсан шүү дээ. Одоо энэ SpaceX ч явж байгаа, Elon Musk ч явж байгаа. Тэгээ энэ бүгдийн эцэст юу гэвэл энэ Tesla юу хийж чадсан бэ гэхээр бидний хэрэгцээ хүсэл хязгааргүй хэрэглээ хязгаартай гэж үг байдаг шүү дээ. Тэгэхээр нэгэнд хязгаартай хүн төрөлхтөд одоо тулах гээд байгаа юм бол эко байгаач гэдэг энэ модель юм шүү. Тэрний илэрлэл нь энэ хүслийн илэрлэл нь Tesla гэж машин гарч ирсэн шүү гэдгийг л одоо энэ үсчил ярина. Тийм. Ер нь бол яг дэлхийн энэ чиглэл рүү явж байгаа шүү дээ. Тийм. Одоо бараг 30 оноос хойш гэдэг чинь 4 жилийн дараа, 5 жилийн дараа Герман бензин машин явуулахгүй гэж байна. Тэр ч баг батлагдсан. Одоо бүр бэлдээд баг бэлэн болцсон байгаа юм шүү те. Бүх тэдний одоо Герман чинь ямар том машины үйлдвэрлэл лээ. Тэр машинууд нь тэр үйлдвэрлэлүүд нь бүгдээрээ цахилгаан машин үйлдвэрлэж байгаа. Тэр тун удахгүй дэлхийд тэр хаяараа юм болох баг. Тэ. Европ төр нэмээ хэлэхэд Европ ягаад төрүүлээд нүгээр явдаг нь Европын нөгөө евро стандарт гэдэг чинь өөрөөсөө дэлхийн стандартыг дүүжил яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр утгаараа ч гэсэн тэр одоо үлгэр жишээ бусад улсууд чинь тэгээд тэрнээсээ үлгэрч аваад тэгэхээр дэлхийн нийтээр одоо зөвхөн жинхэнэ түүчил гэж энэ тал дээр бол тийм байна. 3 дугаар сэдв. За 3 дугаар сэдв маань хүргэлтийн хэлхээг өөрчилсөн хүч Amazon юм байна. За энэ сэдв маш гоё сэдв байгаа. Тий. Одоо энэ бидэд чинь глобалчлагдчихлаа гэж яриад байгаа. Глобалчлагдж байгааг нэг хэв шинж нь юу вэ гэвэл нөгөө хоёлаа Америкийн төвтөрч ярьж байсан. Алс хол дэлхийн аль ч зэгт байсан үйлдвэрлэсэн юу ч байсан гэсэн над дээр одоо хажууд Монголд үйлдвэрлэж байгаа юм шиг ирж чадах хэмжээний энэ одоо хурдыг л хурд сайн байх юм бол глобалчлагдсан гэж үзнэ гэж байгаа. Тэгвэл энийг хэрхэн хийсэн юм бэ гэдэг нь энэ хүргэлтийн гинжийлэхэ гэж байдаг байхгүй. Тий. Одоо бид нар чинь баг юу дрон өнтер ашиглаад сүүдэн таачна. Тий. Бүр том хэмжээтэй дроноор том хэмжээтэй юмнуудаа зөөгөөд бүр тийм юм харсч ямар ч сүртэй гоё юм бэ тэр чинь. Робот миний бүтээгдэхүүнийг авчирж өгч штэ надад. Тий. За 4-р сэдв маань стерео дэлгэцснээс стриминг ертөнц рүү Netflix юм байна. За Netflix бол бацж байна.
Яалтчгүй одоо тий. Театрыг бараг л Тайлбар илүүцэн шүү дээ. Тий. Анх эднийх чинь тэр кассет зарж CD энтер цаа хэвлэж зардаг байсан баг тий. За энэний утга бол юу вэ гэхээр одоо нөгөө гаралтанд бол офлайн байсан бол одоо онлайн гэсэн л утга шүү тий. За. За 5 дугаар сэдв маань Солонгосын хагас дамжуулагчийн хаан Samsung. Яагаад ингэж нэрлсэн бэ? Samsung ч одоо цахилгаан бараал байсан шүү дээ. Бидний мэддгээр. Тий, одоо нөгөө энэ дээр болохоор юу яригдах чинь гэхээр яг үнэндээ хагас дамжуулагч чипний яг үйлдвэрлэгч талаасаа болох юм бол Тайваны компаниуд илүү байхгүй. Уг нь бол. Тэгээ тэндээс Тайваны компаниудыг жишээ авч татаж болох байсан. Гэхдээ яг энэ дээр ямар логик ярих гэдэг юм бол сая битэр нөгөө биднээс ярьсан нөгөө коло дээр сүрсэлтэй. Өөрөө тэрийг хийдэг байх нь чухал биш ээ гэж те. Таксин дээрч байна уу, колон дээрч байна. Одоо сүүлийн үеийн брэндингүүд нь тэгээ хөгжсөн. Тэр утгаараа тэгвэл тэрийг хэн одоо тэр эзэнт гүрэн тэр үйл ажиллагааг хэн хамгийн том бадчин гэдэг утгаар нь хаанг тавьсан шүү. Тэгээ өөрөө үйлдвэрлэж явах албагүй. Тий. За тэгвэл 6 дугаар сэдв маань үр ашиг ба Kaizen соёл Toyota юм байна. Тий. За Toyota бол үнэхээр үлгэрч компани тий. Засаглалын хувьд тэр соёлын хувьд за энийг би бол үнэхээр одоо хувийн амбиц зараач болтугай дэлхийн 1 номер гэдэг утгаар нь болтугай оруулж байгаа. Энд дээр үнэхээр соёл би нөгөө мастера засаглалын мастера яг Toyota компани дээр бас очиж хийжсэн учраас бүр ингээд үнэхээр нүдэн тарагдтал ярьж чаднаа л гэдэг юм лээ тий. За баярлалаа. За 7 дугаар сэдв маань тансаг зах зээлийг ноёрхогч LVMH. За энэ дээр. За энэ дээр ямар юм ярих гэж байгаа гэвэл хүмүүсийн нөгөө хүрч чадахгүй гэсэн хүсэл тэмүүлэл гэж юм байдаг тий. Энийг одоо бүр утгаар нь гаргаж ирсэн LV болвол тий. Левтон бол энэ дээр бол үнэхээр хүсдэг. За энэний өнгөө байдаг шүү дээ. Хашин шигээр ярихад бүр ингээд хэддгээр A B C копи хэдэн ч копи нөө дэлхийд даяар бөөн одоо хулих LV байна штэ гэсэн. Харин энэ хүмүүс чинь миний баяжгаараа минийхийг авах гад л наадгаш аваад байгаа байхгүй тий. Зах зээл бэлтгэж л байдаг гэж хэлсэн гэдэг. Тэгээ яг яагаад тэгвэл тэр нөө тансаг хэрэглээ юм. Юуг тансаг гэж үзээд байгаа гэдэг дэс ярих юм. Энд бол нэг чанар хамаагүй тий. Гэтэ чанартай л да. Гэтэл LV-тэй байна гэдэг бол одоо нөгөө тансаг хэрэглэдэг нэр хүндэл юм байна. За тэгвэл 8 дугаар байр биш ээ. 8 дугаар сэдв маань тоглоомор ертөнцийг бүтээсэн нь Lego юм байна. За энэ бас гоё байна. Тийм гоё. Энэ дээр нөгөө илүү гоё технологи ярихын дээр нөгөө бүх биднээс бөөрөнхий гэж хагдж байгаа зүйл чи яг материалын төвшөнд очихлаараа яаж ийм үнцэг гардаг вүлээ мэлээ гэдэг. Энэ технологи нь хүртэл угсагддаг те. А дээр нь болохоор Lego гэдэг чинь өөрөө биднээс тоглоом гэхэл хүүхд гэж байдаг. Гэтэл чи энэ чинь нөгөө бүр зохион бүтээх юм яваад байгаа байхгүй юу? Том хүн ч ирж болно. Ёстой 80 настай өвгөнч Lego хийж яхад бол тоглож ин гэж хэлэхгүй бүр тийм зүйл гоё зүйл гэж. Тий. Одоо Lego ч бүр алдартай бүр хичнээн ч киногоор Lego-гаар хийгдсэн. Бас л өстой бүр юуг нь тараад ингэдэг үлээ. Тэмжил ах шиг. За 9 дугаар сэдв маань загвар руу хэрэгцээ юу? Зара юм байна. Энд дэр хоёлоо. Зара бол. Одоо хэрэгцээг нь хангах гэж ингээд нэг одоо юу гэдгийг загваргүй гэж зараад байхгүй байхгүй юу? Тийм шүү дээ. А гэтээ заараг загваруу гэдэг хэрэглэхээр өстой өдөр тутамдаа юмсаад байгаа юм тийм. Өстой хослуулж чаддаг, дунд балансыг олж чаддаг. Тэр. За 10 дугаар сэдв маань дижитал худалдааны хятад загвар гэж юу вэ? За энэ дээр болохоор хятад загвар гэдэг нь яг одоо ингэж нэрлсэн бэ гэхлээр би бас энийг монголчууд даваасаа гэж үздэг байгаа. Монголчууд зарим юмыг ингэж хитрхи өмчлөөд байдаг. Тийм сэтгэлгээ бас байгаад байдаг тийм. Байлгүй байх. Эсвэл болохоор эндээс дуурахгүй одоо хуулахгүй тэгээ одоо жоохон эготой юм аашийн тий. Мөн хаттын юм энэ гэдэг. Үгүй шүү. Эн чинь дэлхийн нийт хүлээн зөвшөөрсөн зах зээл байна шүү. Эднүсийн хөгжсөн загварыг нь биднүүсээс тэгвэл яг копи пест хийж болохгүй юм бэ гэдэг ийм утгааг нэлээд онцолж ярих юм дээр. Гэхдээ мэдээж нөгөө үндсэн Alibaba-гийнхаа бизнес моделийг нь харна. Илүү монголчуудаа нааж ярих юм. Энэ дээр жоохон тийм үзэл бодол юм жоохон тусгана. За 11 дугаар сэдв маань Тэнгэрийн ертөнц гэж бас байна. Boeing бас Airbus юм байна тий. Энэ дээр болохоор ингэж байгаа юм. Одоо энэ хоёр чинь том нөгөө Тэнгэрийн ертөнцийн одоо өрсөлдөгч giant-ууд шүү дээ. Тэгээ энэ дээр болохоор Boeing-ийг юутай ярихд бол илүү юу ярьж байгаа юм. Одоо өрсөлдөөнийг нь илүү ярих юм. Тэ? Уг нь одоо манай season 2 дээр болохоор Boeing дангаараа яригадаад тэгээд тэр нь яагаад гэдэг дээр уул нь орж ирсэн байгаа. Энэ дээр хамт татгаад ярьчихна. Энэ дээр юу гингүүд
Boeing өөрөө нөгөө дөрвөн ийм бизнес хийх дөрвөн алхам байгаа байхгүй юу? Хялбар, жоохон технологичсон, бүр юу гэдэг хамгийн дэтлэн бүр амар complicated гэдэг байгаа байхгүй юу? Бизнесийн үнэн жөөрөө ойлгохгүй те хийж байгаа үнэ. Тэгээ энэ өөрөө яагаад ийм байдаггүй гэхээр үнэхээр тэр тэнгэрт аюул осол нь илүү тэ чухалчлаад бодож суух шийдвэр гаргах хугацаа байхгүй үед хэрэгэх вэ гэдгийг бүр ямар одоо бүр өстой нөгөө протокол гэдэг юмыг яаж шилдэг оруулж ирд юм бэ. Тийм учраас дэлхийн нийт осол нь өндрөөр үнэлдэг боловч хамгийн бага осол гаргадаг одоо чинь бол энэ агаарын тээвэр шүү дээ тэ гэдэг утгатай үеж ярих юм. За 12 дугаар сэдв маань кофений соёлыг экспортлсон нь Starbucks юм байна. Тэгээ хүмүүс кофе гэхлээрээ тэр намттай энэ намттай л гэдэг. Энэ дээр юу яригдах вэ гэхлээрээ кофе юу н кофений бизнес ч юу гэхлээр орчны бизнес юм а гэдгийг илүү ярих юм. А тэр орчны бизнест нь хамгийн гоё тав тухыг олгоход нэг далимн кофе шүү гэдэг ярих гэж байгаа тийм. Одоо манай чинь кофе шопод борооны дараах мөг шиг л их гарч ирлээ шүү дээ тий. Тэр талаараа л ярих юм. За хямд үн ба минимал дизайны ялалт. IKEA 13 дугаар сэдв маань юм байна. Тий. Акиг бол хүмүүс одоо бүгд мэдээд байгаа. Үйлдэл мэдсэн байж байгаа. Тэ Аки авахлаар өөртөө угсардаг, баг завсан дагаад ирдэг. Тэр нь маш их одоо хялбараар шийдсэн. Дээр нэг Аки авахлаар дараагийнх нь хэдэн оны дараа хэдэн жилийн дараа ч дахиад өөр Аки авахлаар яг хажууд нь марзмаар яг нийцчихдэг тэ. Тэгэхээр энэ юуг харуулад нэхлээрээ тэр нөгөө өөрийнх нь оролцоог нэмчихэж байгаа. Нэг том тавилга зүгээр нэг том орон зөөж оруулж иргэж хүн чинь өөрөө нэг сандлаач өнө ширээгээч өнө угсарчгаар тэрэнд хайрт болчихж байгаа байхгүй. Тий. Тэр компани нэг хэсэг болчихж байгаа байхгүй. За энэ ч гоё юм байна. За 14 дугаар сэдв маань инженерчлэлийн 100 жилийн түүх Siemens. За Siemens бол яг үндэ нарийн технологи эмнэлгийнч байна уу те цэргийнч байна уу технологиудаар одоо бүр маш өндөр байхгүй. Тэгээ энэ технологи өөрөө хизээ яаж үсээд яасан ийсэн гэдгийг энэ дээр ярих юм. Тий. Siemens бол нэг хэсэг утсын тэр үйлдвэрлээд олон хэрэглээ байсан шүү дээ. А гэтэл яг жинхэнэ хүчин тэр цаана тэр цооны хэрэглэгчдэд байдаг юм. Тий. Нэг хэсэг ч байх вдэ тэр чинь нөгөө зэвсгийн гэдэг юм уу? Шинжлэх ухааны одоо энэ нөгөө юу лээ? Вакцин тий. Энэ мэн дээр бүр хамгийн том тохиромж бүгдээр Siemens байгаа байхгүй. Тэгээ эннийх нь зүгээр хальсан хэсэг нь л биднес рүү нэг ганц хоёр очиж зураг утсуулж яснаас биш тийшээ орж байгаа болсон бол биш шүү. Энэ цөмөн явдгаараа л явж байгаа. Тийм миний нэг хэлгэсэн санаа бид нэр одоо утас гэдгээр нь мэддэг байсан бол үгүй юм байлээ. Цаана байгаа шүү гэж. Мөсөн уулын ёроолчин байж л байгаа тий. Асар аврах том хаа. За 15 дугаар сэдв маань шинийг сэтгэгчдийн хүч Sony. Тий. Яг саяны Siemens-тэй адилхан. Sony гэхлээр хойдоо Sony телевизор гэж харддаг тий. Үгүй эднээс чинь айгүй нөгөө сайн бизнесийнхаа мэдээллийг цаг үедэнд тохируулаад ингээд сольж чаддаг тий. Одоо Sony Pictures болоод бүр ингээд юуруугаар авчиж байгаа тий. Гэснээр буцаж орж ирж байгаа гэх мэтэр ингээд янз бүрийн радиогоос эхэлсэн гээл тий. Бүр плитэгч хийжсэн тий. Гэх мэтэр тий. Айгүй сонин кино Холливуудын кино бүтээгчдийн хамгийн том студиудын баг хамгийн том Sony байж байгаа байхгүй. Баг бүх юуны франчайз энэ эзэмшиж яадаг. Columbia Pictures энэ лаглаг кино хийдэг тий. Ер нь Sony студиуд хэр шүт мэрлаг юм лээ. За 16 дугаар сэдв маань Германд хааны титмиг хэн хүртэх вэ юу? Тий. За BMW болоод Mercedes юм байна. Би энэ бол нэг бич гэхгүй дээ. Ер нь эрэгтэй хүүхдүүдийн гэдэг ч үлээ те хорд хүүч хэн төрүүлтийн гэдэг юм чинь хизээч дуусахгүй нэг юм маргаан байдаг шүү дээ те одоо би өөрөө бензин дуртай ихэнх юм дандаа бензин унжсан болохоор энийгээ бүр ингээд нөгөө энэ сизонд өнгөрсөн сизонд ярих гэсэн байгаа чадаагүй энэ нөгөө нэг хүн чинь дуртай сэдвээс болж байгаа айчдаг шүү дээ тэгээ энэ дэр илүү гоё юм сонирхолтой маягаар олж ирсэн учир нь бол энд хариулт олохыг хичээсэн гэхдээ хариулт олсон гүг одоо дэвтэрдэл үзээсэй гэж бодож байна. За тэгвэл юу яах юм бэ? Энэ спойлер дэмарк байна. Миний оронд энэ хараа BMW ундаг хүн авчир зовлох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ талаас Mercedes-ийг магтаад ах шинж. За. Би тэгж бас яг ба шударга явна. Таг гэсэн юм аа. За 17 дугаар сэдв маань сансар төгөл тавьсан хувийн компани SpaceX. За энэ сэдв бол түрүүний Elon Musk, Tesla энтертэй уялдаж байгаа. Одоо аливаа зүйлийг биднээс хэрэгтлээгээ багасгаж болно, хямналт хийж болно. Гэхдээ хэмнэлсэн байлаа гэд 0 болохгүй байхгүй. Тэгэхээр нөгөө талдаа бүтээмжээ өсгөх хэрэгтэй гэдэг нэг юм байгаа шүү дээ, тэ. Хэрэгцээгээ өсгөх хэрэгтэй, нөгөө ресурсоо өсгөх хэрэгтэй. Яг энэ утга нь ирээдүйд 100 жил, 1000 жил, 100000 жилээр харахаар биднээс тэр ресурсыг хаанаас авах юм гэдэг асуудал үүсэж байгааз. Тэрний эхлэл нь SpaceX шүү л гэж хэлж байгаа. За, ер нь бол
сэдвүүдээ та ингээд дөрвөн юунд категорид хуваасан юм байна тийм. За компаниуд ба хувь хүмүүс, улс орнууд. За тэгээд юу вэ? Салбар. За тэгвэл компаниуд юм тийм. Сүүлийн сэдв нь таксигүй биш машингүй таксины компани Uber орж байгаа юм байна. Тий. Ямар машин байхгүй шүү дээ. Таксины хамгийн том компани тийм дэлхийн. За энийг бол бас нэг шинэ юм ярих гэж байгаа шүү. Манайхан ч одоо нөгөө юу гэдэг UB Cab гэдэг байгаа шүү дээ тий. Яг энэ модель. Тэгэхээр энэ модель ер нь анханасаа яавал яах юм яагаад ийм болцсон тий гэдэг талаас нь ярина. Дээр нь болохоор энэ ингэж ажилдаг өөр ямар механизмууд байгаад тэр нь өөрөө ямар ашиг яваад байгаа гэдэг нь дахиад яриад байгаа. За ингээд компаниуд дуусч байгаа дээр базаад хэлчихэд хүмүүс минь нөгөө нэг компани би олон дахин хэлдэг. Компани нэг бүтээс нэг өөрийнхөө зүйлэл өмчлөө бити бай тий. Энэ компаниуд цагаад болох юм бол тэр жор патентуудаа харин маш сайн авдаг байх нь шүү. Арга зүйгээ аягүй сайн барьдаг байх нь шүү. Бусдыг нь өөрөө үйлдвэрлээд байх шаардлагагүй юм байна шүү. Өөрөө үйлдээд байх бас шаардлагагүй юм байна шүү гэдгийг энэ компаниуд жишээл бүгдээр харуулна. За хоёлаа хамтран ажиллах буюу алтан гишүүдэд танилцуулаа. За ингээд 2 дугаар улирлт маань одоо ингээд удахгүй дуусгаж байна. Ер нь 2 дугаар улирлыг үйл ажиллагааг явуулах энэ боломжийг олгосон хамгийн том оролцогч маань манай алтан гишүүд байж байгаа. Хэрвээ алтан гишүүд маань байгааг бол бид нэр хизээ дампуурах байсныг бол ер нь бараг л гадарлаж байгаа дөө тий. 2 дугаар улирал эхлээд 1-2 сарын дараа бол бид нар нэлээд өвгөдөж эхэлсэн. За тэгэхэд харин алтан гишүүд маань Монгол улсдаа шинжлэх ухаан таны мэдхүйд хөрөнгө оруулах замаар биднийг дэмжсэн байгаа. Энэ алтан гишүүд биднийг дэмжиж байгаа мэт боловч энэ чинь Монгол улсдаа л одоо хөрөнгө оруулж яах гэсэн бас санаа шүү дээ тий. Бид нар бол аль чадах одоо чинээгээр шинжлэх ухаан таны мэдхүйг түгээхийг зорж байгаа. Энэ үсийг маань ингэж дэмжсэн. Одоо бүр үнэхээр талархаад баршгүй одоо ийм одоо явдал болж одоо үлдэж байна. За харин тэгвэл бид нэр 25-аас 26 оны 3 дахь улиралтаа за 3 дугаар ангиа нээж байгаа алтан гишүүдийнхаа. За манай одоо алтан гишүүд маань шинэ ангидаа орчоод тэгж хэлсэн байхгүй. Шинэ ангид орлоо ямар гоё яана гэд тэгж хэлсэн байхгүй. Анги дэвшээд гээд тэнгуү тэр нь бүр маш гоё санагдаад нэрээ шинэ анги болж байгаа юм биш тэгээд бид нар өөрсдөө ч бодоагүй байсан тий. Тэгсэн чинь шинэ ангид орлоо ямар гоё юм бэ гэд ингэж орж ирсэн. Тэр нь бүр ингээд тийм үг сонсох айгүй гоё тийм урмын юм байдаг юм байна. Хүн юм тэгээд урмын л юм тийм байлээ тий. Нэр анги гэдгийг бид үсэг гэдэг нэр төдий хэлээд байгаа биш гэдгээ би бүр батламаар байна. За сая ингээд нөгөө нэг алтан гишүүн тэгээд таарлаа штэ тий. Өөр ирэхгүй яг л нэг ангийн хүүхдүүд нэг зуны амралтаар явж ирсэн сая нэгэнд уулзж байгаа юм шиг бүр тийм мэдрэмж өгч чаддгийг шүү гэдгийг бүр өөрөө батлъя гэж. За ингээд та бүхэн бас биднийг дэмжихийг хүсвэл бид нэг 1050 нэвтрүүлэг баталж байгаа штэ тий. Тэнгүүтээ нэг нэвтрүүлгээ 100 төгрөгөөр үнэлээд за тэгээд нийт 1000 нэвтрүүлэг маань ингээд 100 сая төгрөг болж байгаа. За ингээд 100 сая төгрөгөөр биднийг дэмжихийг хүсвэл дараах дансанд 100 сая төгрөгөөр байрлуулад тэгээд манай алтан гишүүн болох юм. За энэ ямар данс вэ гэвэл Худалдаа хөгжлийн банк баха тий. Худалдаа хөгжлийн банкны 4191 тэг 4 518 гэд од мөндөр эзэмшигчтэй ийм данс руу 100 сая төгрөг шилжүүлээд за тэгээ шилжүүлэхдээ гүйлгээний утхан дээрээ өөрийнхөө утасны дугаар болоод Facebook-ийн нэрийг заавал бичих юм. За тэгэнгүүт манай менежерүүд танилцуулаад холбогдоод тэгээд алтан гишүүд гэдэг нууц бүлгэмдээ бүртгэж авах юм аа. За IBAN дугаарыг хэлчихье. 94 тэг 4000 гэдэг IBAN дугаартай юм байна шүү. За баярлалаа. За дараагийн категори маань улс орнууд юм байна. За улс орнууд буюу 19 дугаар сэдв маань стартап үндэстний нууц Израиль. За би бол яг Израиль шиг одоо стартапуудаа дэмждэг улс болоосоо гэж одоо мөрөөдөж энэ сэдвийг ярих гэж байна. За үнэхээр дэлхийдээ болохоор хамгийн их стартап буюу тоон дүнгээр одоо спойлертоход жил бүр 7-8 дэлхийд танигдах үйс хүнд үнэлэгдэх үйс стартап компаниуд эндээс гард үрж идэг байхгүй. Боргоон дарах мөг шиг. А цаашдаа амжилтанд хүрэхин бол дараагийн левел л дээ. Төвшин одоо анги 2 3 дараа гэдэг шиг. А гэхдээ тоогдох үйс хэмжээнд төрөөд байгаа нь өөрөө магадлалыг хэсгээд байхгүй. Тийм. Энэ улс шиг болоосоо стартапуудад дэмждэг цөөхөн монголчууд тэгдэг л байгаасаа л гэж хүсэж мөрөдөж нэг хийсэн. Дэмжлэг байхад бол тэгээд өөрөө ингээд юугаараа хөгж штэ тэр чинь. Тийм. За 20 дугаар сэдв нийгмийн хариуцлага ба инновац Швед улсын талаар ярих юм. Аха. За өмнөх бас сэдвүүдээр нийгмийн хариуцлага гэж юу юм гэж ярьсан те. Аливаа нэг үйлдэлийг хийхээр тэр үйлдэл нь нийгэмд буюу бусдад тэрийг дахин хийх. Эсвэл одоо голын айс авыг цэвэрлдэг
гэж ярьсан шүү дээ, тэ. Тэгэхээр тэр цэвэрлж байгаа цэвэрхэн байгаа дээр очиод хүн нэмж хог хаях магадлал нь бүр 90% багасдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ инновацийг хийснээрээ альва нэг юм юмыг сайжруулснараа, хялбар болгоснороо бусад хүмүүс тэр хариуцлага жижигрэх тухай яриад байгаа. Тэ? Ингээд нийт улсаараа хариуцлагатай болох тухай. Харин тий. Улсаараа. Үлгэр жишээ шүү. Тэ. Швед бол үнэхээр тэ. Яг тэр улсаараа гэдэг чинь айгуу гоё байхгүй. Тий. Манайх уг нь тийм нэг юу явдаг штэ. За бөөнөр ингэж болохгүй маань ингээд нэг урсгал явцдаг штэ тий. Уг нь тий. Хурдан юмд ордог. Гэтэ нөгөө хурдан байхын муу тал нь муугч хурдан гэдэг тий. Нэг тийм болоод байгаа. Тэр ч бас жоох хэцүү. За 21-р сэдв маань Финланд. Финланд юм байна. Боловсрлоор амжилтанд хүрсэн улс. За ер нь ингээд анзаарвал Швед, Финланд, Герман гээл те яваад шүү дээ те. Швейцар гээл те улсууд байгаа. Тэгэхээр эднээс яах чинь гэхээр үнэхээр нөгөө энэ одоо элит одоо юу гэдгиймд одоо гой түүчээ те. Үнэхээр одоо сайн боловсралтай гэдэг энэ юмыг үнэхээр түүчлээд байгаа улсууд байхгүй. Тэгэхээр тэр түүчлээд байгаа хүмүүс тэрийг нэг өнгийгээ таарчвал зүгээр гэдэг утгаараа энэ боловсрал ялангуяа Монголд нөгөө боловсралыг биднээс дэмжиж байгаа утгаараа энийг үлгэрч авч бэлдсэн байна. Тийм. Боловсрал ер нь маш хэрэгтэй байх шүү. Финляндийн боловсрал гэдэг бүр цэцэрлэгээс айхтар юм билээ. Би бүр нөгөө хүүхдээ яаж үнэр сонирхсон. За энэ дугаарыг би ястаа бүр маш хүлээж. За. За 22 дугаар сэдв маань үйлдвэрлэл ба мэрэгжлийн систем Герман улс. Тий. За Герман бол энэ дундаас хаягдуулалтаа алдас болно гэдэг шиг тий. Одоо нөгөө Герман технологи, Герман цаг барилт тий. Одоо юу гэдэг нь хариуцлага. Үйлдвэрлэл өөрөө нөгөө технологийн учраас өстой секунд дойл нано секундээр ингээд нөгөө алдаа гарвал асуудал واخгүй юу. Тэгэхээр яг энэ дээр тэр хариуцлага тэгээ тэрэндээ мэрэгсэн байдал гэдэг бол ямар тэгжи тэр Герман гэдэг нэр гараад байгаа болохоос шүү дээ. Зүгээр Герман өөрөө гоё гэсэн үг шил дээ. Тэгэхээр тэр хариуцлага тэр хүмүүсийн дотор байгаа тэр бүр энэ ясанд нь суусан гэдэг шүү дээ. Герман хүний ясанд суусан гэдэг. Тэрийг илүү тодорхойлж ярих юм. Тэгтээ мэдээж жишээн дээр. За энэ бас гоё сэдв байна. За 23 дугаар сэдв маань 50 жилийн дотор гэгэрсэн эдийн засаг өмнөд Солонгос. За энэ нэг болохоор би бүр дахин ярмаар санагдсан. Энэ дээр болохоор яг нөгөө өмнөд Солонгосын удирдлагын тухай ярьж байхдаа бол дурдаад өнгөрсөн. Одоо базаад нөгөө манайхан ингээд нэг ойрд анзаахтаад надад анзаагдаад байгаа хүн болгонд анзаагдаад байгаа шүү. За энэ манай Монгол бүтэхгүй нэ. Энэ ер нь хизээч өгчихгүй нэ гэдэг постыг би л айгүй хараад байгаа байхгүй. Тэгэхээр үгүй хөгжүүлж чадъя гэж зөв бодлоготой байх юм бол тэр 50 хэдэн саятай 60 хэдэн саятай улсыг хөгжүүлж болсон юм болвол бүр тэнгэр газар шиг өөрчилж чадсан юм болвол манай 3 саяг бол алга ургуулах хэмжээнд ч үү гэдэг бүр түлхээс өгөх ингэж хийсэн. Тэгээд ихийн тулд ямар бодлого улс нь гаргацсан. Хин ямар шийдэмгий алхам хийсэн. Гэхдээ мэдээж тэр шийдэмгий алхмыг чинь бүх хүн яагаад дагахгүй бүр тэр утгаа нөгөө бодох модохтай эсэргүүцт ямар хөдөлгөөнд гарч ирсэн. Гэхдээ нэгэн тууштай бөгөөд алсаа харсан бол им шийдэмгий байгаасаа нөгөө нарилаад мөнгөгүй гэдэг биш. Тэр мөнгөний хойноос явдаг улс байгаасаа гэдэг. Энэ утгаар бүр Солонгосыг авсан. Ягаад гэвэл өмнө Солонгос яг энэ хөрөнгө оруулалтыг маш сайн татж чадсан улс байхгүй. Манайхан 2008 оны үйл явдал болдог штэ. Эдийн засаг 60% үүсвэл. Бүр амар одоо тун удахгүй бол Дубай энэ шиг боллоо гэж мөрөөдөжсэн шүү дээ. За 24 дугаар сэдв маань мөнгө, технологи ба төвийг сахисан улс Швейцар. За Швейцар улсыг үнэхээр дагалтай. Гэхдээ энэ бол мэдээж нөгөө маш нөгөө одоо юу гэдэг юм те. Хүнээр ярих юм бол альч тал алддаггүй гэдэг шиг аахгүй юу те. Гэхдээ тэрхийн тулд нөгөө хүмүүс буруугаар ойлгоод байгаа нөгөө тал одоо манжлаад байдаг биш шүү. Бүр маш сайн политик явуулж ингэсэн үг байхгүй юу. Маш сайн политик. Тэр политикийн дотор чинь зарим маш золиослогдно. Тэр байтугай Швейцарч уулархаг улс ингэж төвийг сахиад Герман улс эзлэгдэхгүй тулд бүр уул болгон дээр плимат зоолоо гэдэг шиг те. Ямар ч атомын дайн бол цөмийн дайн болгоод бункер хамгаалах хэмжээний гэдэг шиг мэддэхгүй асар их үйл явдал хийсэн. Тэгээд нэгэнт нэг тийм имиж тогтцохоор ямар ч муухан нөгөө явны төлөө хийгээд байгаа. Эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө тэр зүйлийг хийгээд байгаа шүү дээ. Тэгээ нэр хүндийн төлөө хийгээд байгаа. Тэгвэл тэрний баталгааг нэхэн аваад байдаг гэдэг имиж чинь бүр Швейцар үүсчихэд байгаа байхгүй. Тэгвэл өөрийнхөө баталгааг хадгалж байгаа ямар ч сайн ч муу ч хүмүүс хар шар цагаанаас үл шалтгаалаад тэр авдраа эвдэлчих хүсэхгүй болоод бүр ийм брэнд болсон улс байхгүй. Тэгэхээр одоо тэрийг ярих чинь. Швейцар юм хаашаа ингээд нөгөө ярддаг шүү дээ. Швейцарын банк юм уу гэж. За 25 дугаар сэдв маань цэвэр тогтолцоо ба нээлттэй зах зээл Канада улс юм байна. За энэ дээр бол илүү Канада гэдэг нь болохоор юу илүү яригдах вэ гэвэл бүх юм нэг дүрм журм бүх юм тодорхой тий. Гэхдээ
сул талч гэж үзэж болно. Одоо давуу талч гэж хэлж болохоор зүйлсүүд Канада дээр яригдах юм шүү. Энэ нэг жоохон юу гэхдээ манад бас нэг заримдаа хит эрхчлөлөг буруу ойлгоцсон нөхдөд байдаг те. Тийм биш шүү гэдгийг тэр оруулж ирэх юм. Тий. Батайхаа тэр сул тал оруулж ирнэ гэдэг чинь айгүй гоё юм. Ийм сул талууд байна. Манад ч гэсэн байна. Энийг засаж ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар явуул гоё юм. Тий. Эдний сул тал болоод байгаа нь манад хэрэгцээтэй зүйл бас байгаад байгаа байхгүй гол нь тий. За 26-ад Стан улс орж байна. Цахим засаглалын загвар орон энэ бүр тасрах. Тэгээ энийг бол манай Хасан тэр дээр дурддагжилээ шүү дээ. Төрийнхаа юуг болохоор ингээд засаг нөгөө болцсон виртуал болгоцсон те. Мөнгө нэмтээ хүртэл дагвар параллел явуулж байгаа гэд. Энэ мэдээж одоо бидэд хүссэн үсээгүй энэ зах юу орхол бодлого л эрэхтэй төгрөг гэд байж болно те. Гэхдээ бус банкуудыг хэрхэн харилцах гэдэг чинь өөртөө засаглалаа тэрийг бариагүй байж зүгээр нэг тийм хэрэгсэл болгочих юм бол алдаатай байхгүй те. За 27 дугаар сэдв маань Европ дахь стартапын төв Ирланд. Түрүү яг дэлхийн хэмжээнд болж ирсэн бол Европт бас нэг юм бүс нутгийн хэмжээндээ бол яг үнэхээр явж байгаа. Тэгвэл нөгөө бүс нутгийн онцлог орж байгаа учраас гэдгийг ялгаад тайлбарлаа. За 28-нд Made in China-гаас Created in China руу хятад улс орж байгаа юм байна. За энэ бол бүр өстой харамсмаар юм байгаа тийм. За юу вэ? Тэрмээр байгаа. Энийг би бүр өстой нэр шууд ярэ юун дээр нэвтрүүлэг дээр. За за. За хувийн салбарын супер хүч Америк нэгдсэн улс орж байна. 29 дугаар сэдв маань. За хоёуланд ч одоо 18 минут үлдсэн байна. Оо хангалттай. Тэгэхээр гялс ярьчих. За Америк нэгдсэн улсыг яриад байдаг. Тэг айгүй олон шүмжлэр аваад байдаг шүү дээ хоёлаа тий. Америк шүтгч лөө. Үгүй эн чинь өөрөө нөгөө Америк гэхэлүүтэйгэр яг болоод байгаа. Бидний хувийн одоо орон зайг үнэхээр тэр тал дээр болгоод байгаа. Тэрнийхээ хүчинд алдах юм байгаа ч сонсон бүр хамаагүй илүү юм байна. Тэгжиж хувийн салбар хөгжснөөрөө төрж ижих хард ногдох хувийн салбар томорж төрийн багасаад байгаа болохоос биш одоо зарим хүмүүсийн багасгаснаар төрөө жижигрүүлгээд байгаа юм да биш юм а. Хувийн томорчих юм бол тэрэнд ногдох хэлбэр чинь аяндаа бас жижигрээд хувилбараас байгаа. Тэгвэл тийг томруулахын тулд яах юм гэхээр эрхчлөөг нь олгооч тий. Тэрний супер хүчийг гаргах одоо далавчаа дэлгэх эрхчлөөг нь олгооч гэдэг юмыг бол энэ Америкийн жишээн дээр бүр яхаар байгаа. Хөршчин баян бол чи баян байна гэдгийг яг том жишээ тий. Тий. За 30 дугаар одоо сэдв маань энэ гоё. Хөгжил рүү мөр зэрэгцэн алхсан нь Вьетнам улс орж байна. За энийг өтөлөө нөгөө шинжлэр зөндөө ярьсан тий. Энэ чинь коммунист улс үстэй гэж баах ярьсан шүү дээ тий. Гэтэ коммунист байна уу юу байна уугаас хамаарахгүй үйлдэл нөр айгу чухал байгаа байхгүй. Тэгээ би энэ дэр хүртэл нөгөө пост хийж байгаа энэ сэдвийг оруулж ирсэн. Коммунист гэсэн тодтголтой улсууд нь арчилсан байгаад их юм тий. Арчилсан гэсэн тодтголтой арчилсан солонгос нь хамгийн эсрэг байгаад их. Тэгэхээр нэрэндээ биш юм биш үү? Үнэхээр тэр авч үргэлжлүүлж байгаа бодлого нь чухал юм байна. Тэр бодлогыг үнэхээр нэг хүн авч явмаар өнө нэлээ хэдэн парламентын цаглаар авч явмаар өнө гэдэг. Тэгэхээр хэлбэрчлэлтэнд бити анхаараа гол нь тэр өгөх гээд байгаа нэрлээд байгаа юм лооцсон биш байгаасаа эсрэг биш байгаасаа л гэдэг. Хүсч бүр албаар коммунист улстай тайлбарлах гэдэг. За 31 дугаар сэдв маань аж үйлдвэрийн ухаалаг сэргэлт Чех улс орж байна. За энэ дээр нөгөө бас түүх илүү цогдно. Одоо та бүхэн харуул сандаг бол одоо ч намайг баг багт нэг Чех рүү л одоо нөгөө манай хамаг үйлдвэрийн чинь сайчууд яваад л тэнд мэрэгжил эсвэлдэг байлаа шүү дээ. Тэр нь өөрөө Европын одоо үйлдвэрлэлийн одоо технологийн бааз суурь байгаадсан байхгүй. Тэгвэл ягаад тэр том бааз суурь чинь одоо ингээд унчаад байсан тий. Хэсэг саяны нөгөө нэг юм 90-ад оны үеэр яг унсын одоо яаж сэргэж байгаа. Тэгвэл манай дээр ч тэр бааз чинь байсан шүү дээ. Тэгвэл тэрийг яаж сэргэх юм тий. Чех чинь юу л зэвсэг тэр бүгдийг нөрөө идэх те. Тэг ер нь Чехын топ гэдэг те. За 32 дугаар сэдв маань тосноос технологи руу Арабын нэгдсэн Эмират улс орж байна. За энийг би бас оруулмаар санагдаад байна. Одоо нөгөө баялагын хараал гэж ярьдаг те. Өө одоо Монгол улс бараг баялагтай төрсөн нь одоо дэми юм боллоо гэдэг те. Үгүй энэ чинь дэмтэй юм а болгоцсон улс байна гэдгийг жишээнд өрсөлдөх гэж байгаа. За ингээд улс орнуудын хөгжлийн нууц маань ингээд дуусч байгаа юм байна. За дараагийн категори маань салбарын хувьсэл ба хөгжлийн түүхүүд юм байна. За 33 дугаар сэдвт логистикийн хувьсгал орж байна. Цахим худалдаа. За төрөлжихтэй нэг компани дээр нь болохоор одоо салбар руугаа татаж ирэхлээр давхцаач байгаа юм шиг байхгүй. Гэхдээ нэг салбар нөгөө нэг хүн гал болдгоо гэчээр нэг хүн компани дээр бол гал болохгүй. Тэгээ компани ганцаараа бас салбартаа гал болохгүй. Нэг салбар дангаараа хөгжснөөр улс хөгжихгүй боловсролооч яах юм, эрчим хүчээ яах юм, тийм ээ. Соёл урлагаач яах юм гэдэг шиг ингээд бүгд гал болох хэрэгтэй гэдгийг одоо энэ салбар дээр би илүү төлхөө ярьж өгч байгаа. Бүх сэдвүүдээр жишээ авч байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл энэ
логистикийн хувьсгал захим худалдаа гэдэг чинь өөрөө ямар хэмжээнд одоо нөгөө яах юм хурц үйлчлэх юм ямар цар хүрээтэй байх юм тий зөвхөн одоо нэг захим яам болох юм уу болохгүй мó тий гэдгийг ингээ уялдаа холбоог ярих юм. За 34 дугаар сэдв маань шид нааж үйлдвэрийн хувьсгал химэл аюухан. За энэ бол зүгээр тренд тий яаж ойлгомжтой ярихгүй орох боломжгүй юм зүйл байхгүй тий. За 35 доорх маань эрчим хүчний шинэ геополитик ногоон эдийн засаг орж байгаа юм байна. За энийг болохоор улс орнууд угаасаа геополитикийн хувьд одоо нөгөө хил хязгаар тэрний хил хязгаар энэ хилээ наашсан цааш нь зурыг гэдэг юм одоо бэлсэн. Тэгээ орчин үед болохоор геополитик гэж юу гэж үзэж байгаа гэвэл ирээдүйд энэ бүс нутаг одоо экогоороо байх уу байхгүй юу гэдгийг чавж үзээд байгаа байхгүй юу. Монгол улс ер нь сонирхоод байх хэмжээнд сүлдээ байх юм уу цүл болох юм уу нуур далаа болчих юм уу тий. Тэхийн тулд бидэд эндээс ямар юм авч хэрэгжүүлэх юм бэ гэдэг юм бүр бодлогын төвшөнд бүр орж ирж байгаа байхгүй. Тэрийг ногоо эдийн засаг гэдэг. Ягаад гэвэл тэрийг эдийн засгийн хөшрөөр хөдлөхгүй бол зүгээр сайн дурын нөгөө юугаар субодник хийгээд мод тариад болцдог зүйл биш аахгүй. Энэ стогой сэдв байна. Хэрэгтэй ч сэдв байна тий. За 36 дугаар сэдв бол технологийн хөөснүүд .com ба крипто гэж. За энэ технологийн хөөсийг бол хүн болгон бас зөндөө ярьдгөө тий 2000 оны ихэр болсон .com-ын хувьсгалаар тэр компани тэгж дампуураад хөөсөрч үнэн хувьцааны үнэн өсөд сая криптодор хэдэн хүн баахан дахин хуваарлт хийлгэлээ шүү дээ тий мэдлэгтэйгээс мэдлэггүйчүүдийн мөнгө нь даган хувирлагчдын мөнгө нь тэнд мэдлэгтэйчүүдийн халаас руу ордог нэг дахин хуваарлт дэлхийд даяар л явлаа. Гэтэ энийг илүү ярих хүн болгоны ярих байгааг ярих гаагүй. Энэ өөрөө нөгөө саяны энэ давлгаа гинтийн энэ хөөснүүд чинь юуг бүр ингээд гинт өөрчлөлт огцом өөрчлөлт юм бэ гэдэг энэ нюанс нь ярих гэж. За 37 энэ бол маш гоё сэдв байна. Хэн мэдээллийг хянаж байна вэ? Хэвлэл мэдээллийн өөрчлөлтийг ярих юм байна. Тэ. Одоо түрүү ярьж илэн шүү дээ. Хоёул ярьсан шүү дээ нөгөө одоо ч харж байгаа. Лайв яагаад ингээ үнцэнтэй болоод байгаа. Телевизүүдийн бэлтгэсэн редакцаар орсон нэвтрүүлгийг яагаад үнцэнгүй болоод байгаа тий лайв. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Цаг хугацааны хувьд шуулаанаас онлайн болоод тэр нь засагдаагүй байх тусмаа итгэл үнэмшил энэ гэдэг юм орж ирж байгаа. Нөлөөлөл ороогүй гэдэг цэвэр мэдээлэл. Цэвэр мэдээлэл заавал сайн байх алгүй муучаж болно. Гэхдээ цэвэр гэдэг нь өөрөө айгүй үнцэнтэй болж байна. Одоо ориг гэх юм уу одоо юу гэдэг тий гэдэг энэ рүү шилжиж байгаа хгүй юу. Тэгэнгүүт яг энэ өөрчлөлтийг шалтгаалаад өмнө нь аль нэг телевизийн компаниг нэг захирал босс эзэн ерөнхийлөгч удирдаад хянж болдог байсан бол одоо хинч хянж чадхаа байлаа шүү дээ. Одоо хоёулаа гараад лайв хийхэд би лайв чин бат эрдэнэ бол болохоор байгаа хгүй юу. Тэгэхээр энэ бүр өөрчлөлтний энийг л байгаа. Тэгэхээр хүн хоорондоо захирлан солигдох байгаа шүү дээ. За 38 дугаар сэдв маань бяцхан хэмжээнд агуу нөлөө нано технологи орж байгаа юм байна. За энэ дээр болохоор илүү нөгөө бидэдийн бас юг илүү нөлөөтэй тэр шинжлэх ухаан эрүүл мэнд талаасаа тий ямар нөлөө үзүүлж байна. Одоо бүр нөгөө чип юуны таглалтаар ямар нөлөө үзүүлж байна. Цаашдаа яах юм татахтай тий. За 39 дугаар харинд агропrenneurship ба ирээдүйн хоол хүнсний үйлдвэрлэл. За энэ бол бас л дэлхий дээр нөгөө ногоо эдийн засгийн тарта яг уйлдэж байгаа зүйл байхгүй. Одоо ийм яриа гарчаад байгаа шүү дээ. Нөгөө корн тий. Корн бол ирээдүйн хоол юм аа. Шиш тий. Эрдэн шиш ирээдүйд хоол. За тэгвэл махан хэрэгцээгээ хэрхэн нөхөө гэдэг корн гэдэг хэсэг явдаг гэсэн юм. Цаашаа болсон чинь юу болов гэхлээрэ одоо нөгөө шримп гэдэг шүү дээ тий. Загасч биш. Одоо уг нь бол ирээдүйд одоо биднес үхрийн мах идэн гэдэг бол сармагчингийн тар идэн гэдэгтэй адилхан болох юм байгаа юм байлаа л дээ. Гэхдээ биднес баг үзэж амжихаар богинохоо хугацаа шүү аюу харамсалтай. Гэтэл тэгвэл хайчих юм гэхлээр далайн хоол юм байна. Далайн хүнс. Тэгэхээр энэ хүнс бол далайн хүнс юм байна. Далайн хүнс болж эхэлнэ. Газар дээр хэмжиж айгүй хомигдвол болж эхэлчихэж байгаа байхгүй юу? Арслан бараайтай нөгөө үхэрчин нөгөө улаан намд орхно шүү дээ. За тэгвэл далаа дээр асар том нөөц байгаа. Ямар орон зай байгааг мэдж байгаа хорой газараас илүү те. Дээр нь хүн тэрэн дээр нэг эзнэд байхгүй гэдэг талаас арай өртөгдсөн баг. Гэхдээ далаа ч дахиад халмаа дуусна шүү дээ те. Тэгэхээр хэн хамгийн хурдан өсгөн нөр шримпгээ хоол юм байна. Гэх мэтэр тэгвэл энэ өөрчлөлт чинь өөрөө хүнсний үйлдвэрлэл хэрэг юм бэ. Тэгэхээр бидэд одоо эндээс юу хэлэх гэж байгааг бол би нэг спойлерт чи би өөртөө үгтэй
нөгөө монголчууд далайн хоолнд жоохон амтрах мэдрэмж хэцүү, ходоод нь боловсруулах юмдаа жоохон дутуу гэдэг чтэй. Тэгвэл хүүхдүүдээ хүртэл ирээдүйн хүүхдүүдээ тэр ширийн бэрийг идүүлжсэн зөв шүү гэдэг юм тусах юм. Далайн хоол гоё шүү дээ. За. За 40-р сэдв бол Нью-Йорк, Лондон, Хонконг. За санхүүгийн төвөд орж байна. За биднээс унтахта энэ дээр юу гэж ярих вэ гэхээр нөгөө юу ярих юм. Хүмүүс айгу пассив орлого морлого гэж ярьдаг л да. Гэхдээ дэлхий бол бидний унтж гин үү, ажиллаж гин үү, залхуурч гин сүүл шалтгаалan эргэжил байгаа байхгүй юу. Тэгвэл тэр эргэлтийн мөнгөний урсгалыг хэрхэн хангадаг вэ гэхээр 8 цагийн зайтай эднүс төр биржүүд ажиллаж идэг. Тэгэхээр сүлжээгээрээ мөнгөний зах зээл бол хийж унтдаггүй маа гэдгийг энэ дээр ярих юм. Тийм учраас санхүүгийн төв гэж яриад байгаа маа гэжтэй. За 41-р сэдв маань хочлтын сайн болон муу талууд тий. За мегаваттуудын талаар. За энэ ойлгомжтой байлгүй тийм. Хятадч одоо хэдэн мегаватт гэж ятрах тий. За ингээд юу салбарын хувьсгал маань ингэхүү одоо дуусч байгаа юм байна. За 4 дахь категори маань хувь хүмүүс за соёл сургамжтай кейсүүд орж байгаа юм байна тий. За энийг бол илүү тэгэж нэг том юм ярихаас илүүтэйгээр нөгөө гурыгаа бодвол илүү нөгөө хувь хүний амьдралд наалтсан. За нөгөө гуравтайгаас уйлдахгүй гэхгүйгээр дээрх бүх улс орн байна уу, салбар байна уу, компани чард хүн л байгаа байхгүй. Хүн л нэг хийгээд байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн илүү нөгөө гоё мотивац авах, тэр хүмүүс тэр гоё санаагаа, эсвэл тэр гоё амбицаа, эсвэл тэр тууштай байдлаа, тэр төвчээрээ яаж олж авсан илүү түүхүүд яригдах юм. Тийм. За энэ дээр одоо 10 хүн байгаа юм байна. За 10 хүн ямар 10 хүн ярих гэж байгаагаас өмнө хоёлаа алтан гишүүдэнийг танилцуулъя. За бид нэр одоо 25-аас 26 оны улиралдаа 1050 нэвтрүүлэг одоо бэлдэн хүргэх гэж байгаа. Одоо бол гээд сэдв булганыхаа биш нэвтрүүлэг болгоныхаа 50 сэдв ингээд лайваар танилцуулж байгаа тийм. За өнөөдөр бол дэлхийн дуу хоолой нэвтрүүлэг юм а 50 сэдв зарлагдчих байна. Ирээдүйн 50 сэдв. За ингээд бид нэр 1050 нэвтрүүлгийнхаа нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр үнэлээд за нийт 100 мянган төгрөгийг бид нарт одоо хандивлаач гэж хүсэж байгаа. Таны энэ 100 хандивсан 100 мянган төгрөгөөр бид нар одоо үйл ажиллагаагаа явуулдаг. Одоо цалин түрээс хоол унд гэл бүр одоо алхахад л мөнгө шүү дээ тий. Тэгээ тэр болгонд одоо маш их мөнгө зарцуулагддаг, шаардлагаддаг. Сая бол 20 дугаар улиралд бид нар алтан гишүүдийнхээ одоо хүчээр л одоо аим гарлаа шүү дээ тий. За тийм болохоор та бүхнийг өшөө олноороо орж ирээд манай ингээм алтан гишүүн болоорой гэж одоо урьж байгаа юм. За хэрхэн алтан гишүүн болох вэ гэвэл манай худалдаа үйлчлэлийн банкн дээр байрлах од мөндрийн 4191 тэг 4 518 гэдэг энэ данс байж байгаа. Энэ дансанд 100 мянган төгрөгөө одоо шилжүүлээд за гүйлгийнхаа утхан дээр өөрийнхөө утасны дугаар болон Facebook нэрээ бичих юм. За энийг бол бүр заавал бичих юм шүү. За тэрний дараа харин манай менежер тантай холбогдоод өөрсдийнхөө алтан гишүүдийнхаа 2 дугаар ангид элсүүлж авах юм аа. За манай 1-р ангид байсан сонсогч нар маань одоо 2-р ангид орцсон юм. Их л гоё байгаа та гэж. Уулзаалаа. Үнэхээр уулзчихлаа те шогийн болоо те. Тэр маань хажиж гал нэгийгээ дуудаал те. Тий. Нэр манай алтан гишүүд ч манай нэвтрүүлгийг шууд бичигдэж яхад нь лайваар үздэг те. Тэгээд одоо лайв эхлэнгүүтэл бөөнөр орж ирэл ингээ ангийн хөвгтө цуглардаг те. Тэгдэг шугилдаал. Хичээл эхлэхээс өмнө багшин нөгөө энэ дөр шугилдаж идэг шүү дээ. Яг л бүр тэр дүр те. Гоё шүү. Үнэхээр гоё хамт олон болчиход байгаа. Тий. За 42 дугаар сэдв маань хувь хүний нөлөө бизнес шинжлэх ухаанд Elon Musk. Тий. За мэдээж энэ бүр шинжлэх ухаан байтугай дэлхийд дөргөө өгж байгаа энэ нөлөө үзүүлж шүү дээ. Тэгэхээр энэ нөлөө ямар том амбиц, ямар бүр юг яагаад энэ хүн төрсөн бэ гэдгийг ярих юм. За одоо энэ дээр бол төрүүчих шиг нөгөө тайлбарлаад тахаас л өстой спойлер болох гэдэг л дэнч нөгөө жоохон хөдөлмөдөл орох гэдэг учраас би нэг спойлер тумааргүй байна. За соёл ингээ угаасаа цагч дуусч байгаа юм байна. Хоёлаа зүгээр танилцуулаад явчих тий. За 6-аас эхэлсэн суу тухайтан Стив Джобс 43 дугаар сэдв маань юм байна. За энийг бол манай хүн болго мэдж байгаа. Гэтэ бас намтрын гоё ярих юм байна тий. За 44 дээр зах зээлд итгэх итгэл Jeff Bezos орж байгаа юм байна. За хувьцааны философи гэхээр Warren Buffett бол шууд бодогдноо. Одоо хидтэй юм бэ заадагч. Бараг 100 урж байна. Яг л юм хүн байсан тий байгаад тий. Morgan Freeman-ийн наагч яг төрөхөд л юм байсан тэгээд би ажиллах юм даа. За 46 дугаар сэдв маань Osho болон маркетинг. За хувь хүнч дэлхийн брэнд байж болно гэдэг. Энэ ямар гоё сэдв бэ тий. Тий нөгөө нэг харсан чинь биднээс
Тэр компани хэн үүсгэсэн бэ гэд хөрх хамтны нэг яриад тэд он төрсэн тим гэд хайчаад брендийн барай яваад гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр би илүү нөгөө бас хүн ч гэсэн өөрөө. Энэ дэр би бас нөгөө Чингис хаан маанч байж болох юм гэж бодож байгаа болсон. Яг л тактик нь юм байна тэр брэнд ингээд нөгөө юунууд нь заагддаг гэх тий. Тэгж бодож байгаад за үнэхээр одоо тэгээ дэлхийд хүлээн зөвшөөрсөн маа яриа дэлхийн дуу хоолой юм чинь гэд ингэсэн сонгож авсан тий. За дараагийн сэдв маань Японы бизнесийн урлаг, уламжлал ба инновац юм байна. За энэ дээр юу ярих вэ? За энэ дээр болохоор ингэж яадаг. Одоо бас биднес нөгөө дэлхийн юм гээд ярихаас л тэгээ дандаа Монголтойгоо яадаг те. Манай үзэгчд бол бүгд мэдж байгаа. Энэ дээр болохоор манайхны нэг бас ингээд нөгөө талцаад байдаг нэг зүйл байгаа. Энийг л би бас аль болох эвдрүүлсэн наатай. Тэрнийг бол Монгол уламжлаа нэг бол болий. Эсвэл бүр тас хорчи, эсвэл одоо тэргээр нь явуулаад байгаад байдаг сте. Тэгвэл Японд яг тэр байдаг юм аа. Тэр нөгөө сэлэмэлэнтэйгээ ингээд явах те нөгөө кимоногоо өмсөх энэ төргээ байна. Гэхдээ тэрийг илүү орчин үеижүүлээд нөгөө өргөс муухай юм засаад тэгээ аваа яваад аж болдсон байх шүү. Манайхан ч одоо тэр зас бас нэр хэлжүүл бас нэг маргаан сэдвэр яваад орчих бах зөв зарим нэгэмдэр ингээд бас болохгүй зүйл байна шүү дээ. Хүүхдийн амнастай холбоотой. Гэхдээ тэрийг бүр хоригдолж болохгүй. Тэгвэл яаж технологижуулчих юм гэдэг ийм үдэг илүү ярих жишээ нэр. Тийм. Ховсаад өөрчлөгдөд хөгжих ёстой шүү. Хөгжих ёстой байхгүй да тийм. Тэгэхгүй хөгжихгүй яг тэрээр бай гэвэл бид нар зүгээр нөгөө амтны ярьсан нөмрөд явах хэрэгтэй байхгүй юу? Дээл өмсөх ёсгүй байхгүй. Дээл чинь бас хөгжлийн нэг юу шүү дээ. Шатнд байхгүй юу? Жиж дээл өмсөж байгаа шүү бид нар. Тэрнээс өмнө бид нар арьсал нөмөрдөг байсан шүү дээ гэж үү тийм. За 48 дугаар сэдв маань гудамжнаас төрсэн брэндүүд. За энэ ста маш гой сургамжтай ийм сэдв байх шүү. Тийм. За 49 хямралаас амжилтанд хүрсэн компаниуд. За сүүлийн 50 дугаар сэдв маань байгууллагын соёл дэлхийн соёл болчихдог. За дотоод орчин хэрхэн гадаад амжилтыг тодорхойлдог вэ гэж. За энэ 50 дээр нь ярьчих түрүүний хямралаас амжилтанд хүрэх ойлгомжтой хүн ингэсэн компанид илүү өсдөгөө гэдэг юм яригдах юм. А 50 дээр болохоор би энэ дээр ингээд сүлд нэг юм соёлууд ороод ирж байгаа. Энэ нэг хов хүн ард талд нь байдаг гэдэг шиг компани улс энэ тэрэг ард талд нь тэр соёл яваад байгаа. Соёл гэдэг нь юу гэж хэлэх гээд нэг соёлтойгийн тухай нэг ойлголт бас биш шүү. Зуршил, дадал зуршил өөрөө тэрийг нэг ингээд хүчээр хийгээд байдаг биш. Бүгд тэрийг нь ойлгодог. Нөгөө харцаараа ойлголцсон гэдэг шиг. Бүр ийм болоод ингээд бүр тэр компани хөвшил болчихсон зүйлийг хэлээд байгаа маа. Тэр хөвшил нь сайн байх юм бол яаж хөгждгийг, муу байх юм бол яаж дороотдгийг бүгд соёл штэ. Соёл гэдэг сайн зүйлийг яриаггүй. Муу соёлч гэж байгаа. Тэгэхээр энэ зүйл чинь өөрөө биднээс манай одоо ч од мөндөр дээр байлаа гэхэд бид бүхэн биднээс шаалаас болохгүй юмсаас зөв би авлаа. Тэгээд энэ од мөндрийн энэ чөлөө соёл нэг соёл байхад энэ өөрөө энхат гинүү би гинүү ялгаагүй. Бид бүхэн энэ компани бүтээгдэхүүн биднэрээр л харна. Гадаад орчин болвол. Тэгэхээр бид хэд өөрсдөө бид бүхэн энэ соёлыг түгээжиж зөв түгээжиж урт удаан хугацаанд оршин тогтнох юм шүү гэдэг энэ талыг ярих гэдэг. Аль болох тэр нөгөө зөв соёлыг түгээгээч гэдэг илүү ярих гэдэг шүү. Байгууллагын соёл. Энэ бас маш хэрэгтэй. Ер нь бол бүгдээрээ хэрэгтэй сургамжтай ийм гоё сэдвүүдийг батаах сонгосон байна. Баярлалаа. За ингээд од мөндөр суугийн маань дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн 50 сэдвээ зарлж дууслаа. За энэ нэвтрүүлгийг маань одоо манай бизнес судлаач Батэрдэн ах болон за мөн Инхбат миний бие за мөн гантлаг ах бас ирж хөтлөн тийм ээ. Тийм. Зарим онцгой сэдвүүдийг гантлаг ах хөтлөн. За ингээд за баярлалаа батаахаа. Ер нь маш гоё сэдвүүд зарласан байна. За та бүхэнд одоо уриалж хэлэхэд манай од мөндөр суугийн алтан гишүүн болоорой. За биднийг бас дэмжээрэй гэж та хүсэж байна. За ингээд дараагийн лайваараа бас манай дараагийн нэвтрүүлэгт маань ороод явна. За батаахаа. Ийм гоё сэдвүүдийг сонсохоос бүр хүлээж тэсэхгүй байна. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандуулснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.